Артузо үзүүлж байна. Зохиолч Далантай Тарва. Анхны шинжил. 1-р хэсэг. Дархан хот орсон туслах станцын нэгэн ажилтан Батчулуунд хэдхэн үхтэй зурус бичиг авчирч өгчээ. Хараад таних учраас хэн явуулсан бэ гэж лавалсангүй. Хэнээс ирснийг авчирсан хоёулаа л мэдэж байв. Задлан уншвал та нар сайн уу? Шинэ жилээ хэдийд хийх вэ? Би хэзээ очих вэ? Норжмаа. Ингэсэн 3 асуулт байлаа. 2-7 хоногийн өмнө төр ирээд бацхад нь манайхны шинэ жилээр ирээрэй гэж урьсан. Норжмаач ирнэ гэд явсан бэлээ. Тэгэхдээ энэ урилга 12 дугаар сарын 31 юм уу? 1-р сарын 1-ээр товлсон хугацаа биш. Жилийнхэн төлөвлөгөөг биелүүлсэн үйлдвэр үйлчлэгээний газар цэг ээлжийнхэн оны сүүлчд өгөхөөр аминдаа уун цовон шинэ жил хийж ил байдаг. Харин Батчулууны ээлжийнхэн амьхандаа шинэ жилийг тэмдэглэж үзсэнгүй. Үзээд байхаар цаг мөчиж болсонгүй. Энэ жилийн хувьд бол хин хингүй жигдгэн жармаасны ачаар жилийн ажлыг бараг л хагас сарын өмнө гүйцээж болохоор тооцоо гарчээ. Би хэзээ очих вэ? Норжмаа гэсэн үгийг Батчулуун дахин уншаад сэтгэл нь хөдөлсөн бололтой толны өмнө очиж үсээ санан зах цангаагаа янзлан засав. 3 жилийн өмнө 10 дугаар ангид дөнгөж төгссөн дэржгэр хөгжаал энэ дэрж байснаа бодволж 90 цент хүрчээ. Уургаачны маш нарийн мэрэгжил эзэмшиж аж төрөн амьдрахын хувьд ч арга олготой болоод бодод сэтгэх ухааны хувьд ч өсжээ. Бяцхан зурвсыг ахаад гаргад айна 3 асуулт л байна. 1-р асуултын та нар гэдэг нь тэдний ээлжийг хэлж байгаа болохоор цөмөрөө сайн байгаагаа дуулгаж болно. Өнөөдөр хүртэл өдрөө товлоогүй байгаа улсад 3-р асуулт л хэцүү. Би хэзээ очих вэ гин. Үчийн гал тэргээр хүрээд ирээчтэй гэсэн ч болох байна. Норжмаа маань хүрээд ирвэл хичнээн сайхан билээ. Гэтэл энэ 2-р асуулттайгаа холбоотой. Хэн эндээ үнэнч байна гэдгийг хичнээн ч удаа баталлаа та. Өдрөө товлоогүй байна. Наан нэг ирээд буцалтаач. Ингэлтэй биш. Та нар чинь яасан замбраагүй ажилдаг юм бэ гэж аажилч мэднэ. Сүүлчийн хэдэн өдөр хичнээн тоон нуурс гаргаснаа нарийн сайн нийлүүлж бодсонгүй. Үндсэндээ дөгсөн гэж шуугаад л явж байгаагаас цаашгүй байх нь. Одоо хичнээн тоон нуурс дутуу байгааг мэдэх хэрэгтэй. Тэр үед л хэдний өдөр шинэ жилээ хийхийг товлож олно. Батчулуун энэ тэнд нь хөндлөн гууд баахан тоо тавьсан бяцхан дэвтрийнхэн хуудсыг эргүүлж тойруулан зарим доог нь нэмж хасан бодол хийлцүүлснэ. Богинох нь нэхэд илэн өмсөж малгайгаа тарж тавиад гарлаа. Цаастаарч жаварсан гинсэн гудамжаар баруун зүг шулуухан алхлав. Хэдэн мянган хүнтэй гол төлөв 2 давхар байшинтай уургаан шимшинхэн тоосгон хэдийний хот газрын маягтай болсон авч гудамжаар нь алхалхад нөөлгөлсөн салхи уй хүчтэй ширвэн задгаа газар яваа мэд санагдах үлээ. Тэр чихэн жавар цөрөн зармаг алгасаар хэдэн байшин өнгөрөн 2 дугаар давхрын нэгэн айлд хүрээд үүдийг нь баахан тогсон боловч эзгүй оронд нь таарчээ. Дэвтрээ гарган ганц хуудас таслан авч хаалган дээр нь тавьж байгаад доржо дамдинг болоод 2 цагт манахаар очираа гэж бичснээр нарийнхан хуулж цоожны нөхрөө нь шургуулад цааш яв. Өдөр шинэгүй залуучууд явдаг газар гэвэл соёлын ордон л орно. Уургаачид 3 ээлжээр ажиллах учраас түүгээр эргэлдэх залуучууд өглөөгөр өдөр хэдийд ч гэсэн элбэг олдно. Тэр хаваар таарлаж магадгүй гэж санаад очсон боловч кино нэгэнт эхэлжээ. Тэндээс залуучуудын эвлийн хорон дээр шууд ирэхэд өрөөнд нь хэдэн хүн байгаа бололтой. Бас л тогших гэснээ болоод дутуу дадсан хаалганыхан завсраа шагаахад лавл уулзах гэж зорьсон хүнийх нь хянган хамар хасрынхаа талтай харагдаж байна. Хуралдаж байгаа юм болов уу гэж бодоод гудмаар нь ийш тийшээ алхан холгож байснаа нээжийн төлөний нээлтэгт нь ойртон очиод чагнав. Хуралж хараахан болоогүй аж яриа хөөрөн ердөө л ийлээ. Аргагүй л ганган харагдаж байна. Онцгой байна уу? Онцгой байна. Цаамч шин, зангаа шин, ороол шин, малгай шин. Бас сэтгэл шин.
Тэр л харин дэндэн. Хайртай хонгор нь өчигдөр орой Улаанбаатараас ирсэн хүн гэдэг онцгой байдаг байна да. Ямар ангид сурдаг юм бэ? Мал эмнэлгийн ангид. Манай энд гэхээр эмнээд байхаар мал гэж байдгүй. Уурхай гэхээр зөвхөн техник. Хүний эмчил болгож байхгүй. Би түүнтэй суун, тэр надтай суун гэдгийг дааж мэдгүй явжтэй. Ингэлцэн. Бадчлуун тэдний яриаг сонсоод агшин зөөр бодолд автжээ. Ингэсэн ч нэгэн чи эзэн зам нь тэр хүнийхээс их л ондоо байв. Чи хэрвээ норжмаг аваад ирдэг юм бол бид зүгээр тоцоод л аавна. Орон тоогүй байлаач гэсэн хотын станцынхантай хольж сольж байгаад шингэж охино. Ингэсэн үгэндээ нөгөө инженер нь хүрдэг болов. Яадаг бол гэж бодогдно. Тэдний дунд дөрвнээс хойш дуун гараагүй нэг хүн ярьж эхэллээ. Тэд дэмий цуглаад шуугилдаж байсангүй. Нийтдээ гайгүй л гармаар болсон байна. Шинэ жил хүртэлч бас л хугацаа байна шүү дээ. Сэдтийн бригадынхан эзэн мөдгүй шинэ жилээ хийн гээд байдаг. Ингэсэн чухамл засанцсан газар нь маажиж Батчлууныг олох юмсан. Тэдний ээлжийнхэн аль эртнээс хойш төлөвлөгөөгөө хэдэн хоногийн өмнө ч үлээд биелүүлээд шинэ жилээ хийн гэж хариалгаад л байсан. Таг чиг болчихож уралдааны хугацаанд дуусчихаж байгаа юм шүү. Айгүй бол хүний хэлхийг хүлээгээд дуугийнхан явж байхдаа сийхгүй улс ингэж дуулдана. Аль эсвэл шинэ жилээ бодох завгүй өнөөг дархан руугаа хариалгаад байгаа юм уу? Тийм хамаагүй хариалгаач болсон баха. Юу болсон гэж дархан руу хариалгаж явж хагас өдрийн ажил таслаад нэг сайн ахуулснаас хойш хашраа биздэ. Муу л байна да. Тэгтээ ч дархнаа бүр мөсөн ч орхиогүй байх шүү. Тийм л байвал ямаасан. Тэд зөвхөн өөрийнх нь тухай ярилцах шиг санагдан хаалганы завсраар сонссон үг бүхэн ажил амьдрал ер нь бүх талаар нь хүндэж гүйцэхэд яадаг юм бэ орой гэж шийдээд үүдийг нь тогшов. Ороор гэх нь бас л нэг ондоо хүний дуу байна. Хоёрдугаар хэсэг. Хэл мэдээч тэд ороод хуржээ. Батчулааны хэдэн газраар ороод бузаж ирэхэд дорж дамжин хоёр чих үзэж даарсан бололтой захаа бусгаад үүдний жаахан довжин дээр нь дэвслэн зогсож байв. Дамдан герт нь ормогцоо болдоогоо дайлж орон дээр нь чулуудаад чихээ өргөх зураа. За ямар ажил гараад биднийг өрдөг вүлээ? Ингээв Батчлуун. Хөөш нөхөд минь шинэ жилээ хизээ хийх вэ? Ингээхэд харин хизээ хийх вэ? Ингэж урдаас нь асуув. Би сая эвлийн хороогоор ороод бас уур харав очоод ирлээ. Бараг л аядчээ. Бид ч тэгжил тооцоолж байсан шүү дээ. 3000 гаруй тонн нүүрсэл дутуу байна. Ингээхэд дорж Батчлуун дамдын хоёрын нүүрөөд ээлжлэн харснаа. Би ч бас тэр хавьд л яваа болов гэж багцааж байсан юм. 3000 гэдэг чинь тунд өвчлөлтэй. Одоо танаа ээлж гарна. Шөнө довжин бид хоёр гарна гэд бодоход маргаашийн та хоёрын ээлжинд бараг гүйцэх юм биш үү? Ингээв. Бидний ээлжид гүйцдэггүй юм аа гэхэд Сөрөн Жаргал хоёрын ээлжийн эхний цаг 200 тонноор бардан гүйцэн гэж Батчлуун баттай хэлэв. За тэгвэл маргааш орой л хийж орхитох хэрэг гэж дамдаг шууд тавуулахад дорж. Зөөвл маргааш нь юу блэ? Нөгөө төр ч хийсэн болно шүү дээ. Ингэсэн авч. Хонгор минь шинэ жилийг чинь хуучин оноод уусаж байгаа үдэж тэмдэглэдэг юм. Ингээхт нь хүчлэн зүтгэсэнгүй. Нэр нь л 31-нд тэмдэглэж байдаг шинэ жилээ хизээ хийх вэ гэж норжмын асуугаад эвлийн хорооч эсэн булсаар хэлээд байдаг. Бас Сэдтийн бригадынхан шинэ жилээ хийх гэж байгаа юм байна. Маргааш шинэ 15 залуучуудын эвлийн нэрэмжид ээлжийнхэн болохдоо 15 хоногийн өмнө жилийнхэн үргийг биелүүлнэ гэж амласантайгаа яг л таархан байна. Ингэж бодож суусан Батчлуун. Маргааш л ийдээ. Ингээв. Нөгөө хоёроо яаж оролцуулах вэ? Ингээхэд дамдан доржин үгийн сүлжийг шууд л дэрлүүлэн сольжил орхин биз. Оронд нь гараад өгөх хоёр залуу олдохдоо л олдно. Харин хаана хийх вэ? Ингээв. Манад л хийж өрхөө. Зайнаас их юм алга. Ингэж Батчлуун хэлв. Тэдний үнэхээр зайтай нь яриангүй. Батчлуун Жаргал хоёр ганцхан өрөө бажин суудагч гэсэн. Түүнийг чигжиж дүүргээд байхаар хогшил гэх юмгүй. Хоёр жижиг чамдан нэг ор, модон ширээ, телефон удас, ханан дээр хадсан дөрвөлжин тойл,
хэдэн сандалт өдийхэн. Галзуухны өрөөнд гэвэл бас л нэг ширээ, хоол цааны дангасав, халбах шанага, тэгсгээд л дуусна. За тэгвэл гуруулаа сууж байгаад их сайхан төлөөлөн дөө. Ингээд айнад амдан. Чи ямар үйлдвэрийн хэлтсэн юм уу? Ингээв. Мен чинь юу гэсэн үг вэ? Дандаа л төлөөлнө гэж байдаг. Чи ер нь төлөвлөгөө бол социализмын хууль гэдгийг мэддэг нөхрөө, мэддэггүй нөхрөө. Тэр гурав хин хингүй аяндаа л нэр хитэл хөхрөлдөө. Дамтан босон харайж галтгооны өрөө рүү ороод хувин савны таг хангинуулан байснаа зөсөм талах барьж ирээд өмглөх зураа. За, бадчлуу минь төлөвлөлөөд бай да. Миний хувьд гэвэл юуны төрөнд гитарын утас хэрэгтэй байна. Өнөх муу гитарынхаа утсыг өнөө өглөө таслаад ажигсан. Чи бид хоёрын нөгөө муу мундаг актер баглаж хүлээж байгаад наасан маань бас л хогорчсон байх юм. Ингээд хажууд нь зэрэгцэн суув. Тэр гурав яаж ийх вэ? Бригад эсгийнхэн шинжилгээ хийгээд очсон уу гэж би биесээ асуув. Гурвуулаад очсон байв. Хэдэн цагт хийх вэ гэж шуугилдаж байгаад 8 цаг тэглэхээр тогтжээ. Зөвхөн зургуулхнаа шинжил хийхгүй мэдээж. Сөрөн дорж хоёр их нэртэйгээ ирнэ. Дарганаас норжмаа ирнэ. Эвлийн ороо энд тэндээс ганц хоёр хүн хорно. Ширээ сандал аягтаагүй ал цоглуулах хэрэгтэй болгоно. Ийм ажил дээр бусдаасаа илүү дадлагтай нь Батчлуун дорж хоёр байв. Батчлуун өнгөрсөн жил шинэ жилийн комист оролцож дорж нь янз янзын амьтны дүрс зуран нугаа модоо чимхэд голлон оролцсон байлаа. Ер нь л утга юмгүй санагдана. Жаргал довжин хоёр сайнд болно. Дамдан гитар дарна. Сөрөн шүлэг уншина. Хоол ундны тухайд бол бүгдээрээ нийлээд хийчихнэ. Тэгээд эд хичнээн төгөргөр юу авахыгаа хүртэл ярилцсан баахан шуугилджээ. Дамдан дахиад л галзуухны өрөө рүү харин орж зөсөн талах барьж ирээд. За ингээд л манай шинэ жил маргааш болно. Эх орондоо их нүрс тушаахын төлөө чармааж байгаа шарын голын уурхаачдын дунд нөхөр дандигийн туслах машин чарна ажиллаж байгаа Батчлууны ээлжийнхэн толгой зогтгүй юм а гэхэд хизээж гисэн доогуур орохгүй. Доржин харж байгааг тэгхэл юм чин дээ. Хөөш Батчлуун норжмотой ярьж хэлцвэл Катарын явцал загтаг юм шүү. Ингээд Батчлуун утас захиж болно. Гэхдээ чи чинь маргааш өрөө хэдүүлээ ирэх хүн бэ? Ингээд би хэдүүлээ ирдэг юм бэ? Чиний гүйдлэгч дуулаад авсан шүү дээ. Дими ээжээс нь айгаад байх юм. 10 жилийн дунд сургуулийн багш сайхан дулаахан азтай авгаал байдаг юм бэлээ. Манайхаар орж байл та. Ээж чамайг заян загнахгүй. Их сайндаа л хэдгээр ангид өгсөн бэ гэнэз гэх юм. Цэрматай танилцаад гэрт нь анхорохдоо би бас л хулчиж байсан юм. Бүгдээрээ л адилхан байдаг юм шүү дээ. Ингэж дорж бодлохын өгүүлд сонстно. Батчлуун ороод л очоочтой. Ингээд дамдан ороод л очмаар байх юм. Ха бүү мэдгэсэн сэтгэлдээ эргэлдэх бодлоос л болжээ. 3 дугаар хэсэг. Батчлуун дөрж дамдан гурыг арай л тарж амжаагүй байтал үүдсэвхийн нэгэн хүн орж ирсэн тэдний ээлжийн довжин байлаа. Дэлгүүр худалдаагаар явуулж олох юмнуудаа оруулна да гэж дотроо төлөвлөж суусан довжинг энхүү ороод ирсэндээ Батчлуун олзуурхан өгтөв. Гэтэл дамдан Батчлууны ам нэхээс өртөн. Баахан ажил мандаад байхад сайн хүн санаагаараа гэж хүрээд ирсэн яамаа да. Гэвэл довжин их твдэж явсан илэрхийгээр. Чи шин яагаад олдохгүй нөхөр вэ? Аав чинь ирчгээд хайж ядаад байна. Ингээд огт анзаарах шинжгүй. Ондоо ямар фантаз байна да. Ингээд тэрч тийм хүн энэ чи ийм хүн гэж ярилцах хувьд л газар сайгүй байдаг. Тэдний өгөр бол Батчлууныг нуруусайтай, сөрөнгө догшин ууртай, ялахгүй юмд амархан гомдно. Доржийг улс өртөө маяг гаргавч хаширлах гэж байгаад актер сүрхий алдаж мэдэх хүн. Довжинг ажил зүтгэхдээ дэндүү нөр. Дамтанч цаасал гэсэн үг. Жаргалж явах вэ хүүхдэрээ амтан гэлцэн. Довжин хувцааж тайлсангүй малгайгаа авч гартаа хөнгөн базаад доржийг биеэр ялимгээ түлхэн сандлын өнцөгт багтан суугцураа. Бошоохон очооч харгууданд хүн хүлээгээд хизээ ирэхийг нь мэдтгүй юм уу? Ингэж шаардав. Хонгор минь
Би энэ зэргийн юмд хуурдахгүй. Очоод үзэлтэй. Хэрвээ аавыг чинь ирээгүй байдаг юм бол за яах вэ? Ингээд Батчилуун дорж хоёрыг ээжлэн харснаа. Хамгийн сайн янжуураас нэг хайрцгийг авч өгье. Ингээв. Үгүй юу. Би ямар ч хамтаа адилхан тамхич юм уу? Тэгвэл 1 кило чихэр авч өгье. Харин тэр чинь болон шүү. Маргааш орой шинэ жилийнхэн ширээг чимжил орхино. Саяын салин дээр нормод авалсны шаг нэглэж баахан мөнгө авсандаа баярхаад байгаа юм уу? Бид ч гэсэн адилхан л авсан. Ингээд үнэн байж ч магадгүй гэж би дөхөн гордсон дамдан чулуудсан болтойгоо авч өмсгцөөрэ. Кило чихэр идэг чинь жаахан юм биш. Ам бие хайрлахгүй гүйж очиад ирий. Ингээд ингэр захаач гүйцэд сайн тавшилдгүй хормоо дээр вэлэн гарахтаа хаалгаа чангас авснаас болоод өрөөнд дайвалзах шиг болов. Буухтай шатны довжиг хэд хэдээр нь алгасан дэвхэрж яваа чимэн дуулдаад гадна хаалга 5 хийтэл тас хийв. Батчилуун дамтингийн үсэрч яваа чимээг чагнан байснаа. Нэр ирсэн юм уу? Гэв. Нэр. Ингээд л аав ээжэрийн маань нэг нь хүрээд ирвэл сайхан л байна да. Дамтингийн аавыгч таних биш дээ. Аймыг эмгтээч гэсэн сум мондоо болохоор дамтантай мундаг адилхан юм аа. Ингээд дорж. Дамтантай адилхан юм уу? Дамтан аавтайгаа адилхан юм уу? Ингэсэнд хэдүүлээ хөхрөлдөө. Тэгээд Батчилуун шинэ жилээ маргааш ихээр болж юу зэхээр төлөвлөж байгаагаа ярихад давжин ямар нэгэн санаа оноо нэмсэнгүй. Өрн гэсэн улсынхаа нэрийг үзүүлэхэд дамтингийн аав нь нэмэгдэх нь байна шүү дээ. Ингээвэл нэмэгдлгүй яах вэ? Заавал авчирна. Чамд урмаар өөр хүн байна уу? Ингээв. Надад заавал уурахаар хэн байх вэвтэй? Харин найзалж байдгаараа сэдтийг урьж болох юм шүү. Ямар сэдэд? Бригадын дарга. Тэдний бригад шинэ жилээ бас хийх юм гэнэ мэлээ. Хизээ өнөө маргаашийн нэгэнд юм байх. Чи сайн дуулсан уу? Дуулалгүй яах вэ? Эвлийн хороо хэлсэн юм чинь. Янзын нөхөр шүү. Хизээл тэгэн ингэн гэж хэлдэгсэн билээ дээ. Бидэнд байдгаа найзтай хэлэхгүй байгааг ойлгов. Нэг л мэдхэд хийж гисэн байх гээд Жимигээд л явж байгаа. Тэг тусам нь маргааш идэг зөв өдрөө олж л дээ. Цогцолох хамаг юм жам дээр л тавьчихад сууж байна шүү дээ. Давай, мөнгө л хамаад ирцгээ. Гараа туухад юу хүн байх вэ? Олдох юмыг нь олоод ирнэ. Ингээхэд дорж. Чамд харин амархан ажил оногдсон шүү. Ингээв. Чамд ямар ажил оногдсон юм бэ? Ногоо мод олж ирнэ, чимэглэн. Чамд таархал ажил байна да. Ингээд өрнгөсөн хэдэн хүний нэрийг дахин харснаа. Нээрэн дашмаагваг урхан зөв шүү. Бас цагаатаа инженерийг урах юм уу? Ингээхэд Батчилуун. Өрөөд байвалч зөндөл инженер байна. Манай машинч нарын курст багшилж байхдаа хамгийн гол нарийн хичээлийг цагаатаагүй ойл заасан шүү дээ. Ингээв. Дорж үл мэдэг нэмсэглэн сууснаа. Тун сүртэн хүн шүү. Хол алхлаад хүрээд ирэхэд нь би айдаг юм. Ялахгүй жаахан өвөсөв тэгэл дууглыг өөр хандахгүй. Орчин үеийн хамгийн хүчрэг техниктэй ийм уурхад хүн бүхний цаг үргэлж анхаарч хичээг амин чухал зүйл бол хатуу чанга цаглагаад ажлын хариуцлага байх ёстой. Ингээд тажигнаад ирэхээр дуун айгүй чангарна. Маргаашаар ингээд тажигнаад байвал яа. Ингээд давжин. Ийм юм дээр тажигнахгүй тэс ондоо болдог юм билээ. Би баяраар таасан. Царай нь хүрэн улаан болцоод их гоё ярина гэж. Би бол маш олон дүү нартай хүн. Манай уурхайн гол хүч болж байгаа хэдэн зуун залуучууд бол цөмөрөө миний дүү. Манай уурхай бол ёстой шижгэнсэн залуучуудын хөдөлмөрийн уурхай. Алдар нэрээ цовратуулсан бааtruуд ч эдэн дундаас олон гаранда. Та нар харж л байгаараа. Би бол энэ уурхайдаа амин голоос хайртай хүн. Та нар надаас илүү хайрлах ёстой. Уурхайн талбай дээр надаас хойш та нар л үлдэнэ. Чи хэн бэлээ? Нааша ойртоод ир. Ингэн ойртоод очихоор маргааш өглөө ажил дээр чинь очиод зад шаардаад ирэхээр битгий оруулзаад байгаараа мэдвүү. Ингэн мэдлээ гэхээр бошоохон холдохын төс болоод л байна уу гэдэл духан дээр үнснэ. Цагаат байгаа маргаашаар манайхныг цөмийг барьж авч үнсэндээ. Айгуу бол дамтингийн аавыгч үнсэх гэж байж магадгүй. Үнсчилвэг.
Өтгөн гэж чи хар сагалтай мундаг үгэн байдаг шүү дээ. Дөрөвдүгээр хэсэг. Өмнөх шин бас л манан татанда гол сада энэ л саруулхан байвал ихэл тахиулыг юмсан. Ингэж бодож явсан бадчлан уурхаар орохдоо ердийнхэн замыг дагсангүй. Өндөр эрэг дээрээс дэвгэрч угаал замдаа тааралцсан хэсэг босох нөөц дээгүр гişхийг гიშгэж харийнхыг нь хараасаар машин руугаа очтол хурдаараа гүйж яваа нэгэн хүний толгой хальтхан шовлцоод агуулаастай шорооны цаагуур орохыг үзжээ. Гараад ирэхт нь ажил шинэ жилээр өрөх гэсэн дашмаа бай. Өөрийг нь харамгцаа алхаж эхэлсэн боловч тэр тэндээс амьсгаан сонсогдно. Чи ч мөн цустай амт юм да. Чамаг би өглөөл гэж сансан юм. Ингээд орой тийш улам чангарч байгаа жавар дунд хүчтэй амьсгадах нь утаа завсах шиг санагдана. Бүх үеийн зөвхөн шөрөмсөөрөл бүдсэн болов гэмээр иршүүд гүжирмэг тэр хүүхэн уурхан хэнэгч нарын нэг нь тэртээ эрэг дээр цамбах жижигхэн модон байшин ажлын газар нь хүлээ. Харин тэр байшингийн хаалга баруун тийшээ харсан зуны халуунд л барьсан болов гэлтэй. Ингэсэн дашма тэр нөхцөлдөө дасжээ. Банзан шалыг нь намалцтал тэв гişгэлэн бүдүүн төлөө байхныг тэрвэрч ирээд 500-гийн пошхор хийсэн том бишэндээ чихэхэд үлэмэдэг удаа савсан час гэж байснаа төтгөн дөрвөлзэн асна. Дашма цонхоо эцлэн ширээгээ тэрэн суугтал ажлын бэрээ эзэлж байгаа нь тэр. Сангийн аж ахуйд 10 гаруй жил трактор байж байгаад нөхрийнхөө аяыг татан энд эрэхтэй жинхэнэ ургаад ажиллана гэж бодож явсан боловч тентхийн хамаг техник хүчин чалаас нь ахтаад сансандаа хүрч чадсангүй. Ингэхдээ л сайхан ажил. Нүдэн дээр нь уурхан орчин бүхэл дадварна. Машинч жолооч нарын хэрхэн ажиллаж байгаа нь хамгаас түрүүнд түүний цээжинд яраана. Эргэлж шалгалтынх нь тэр байтугай эсхийн дараах мастерж гэсэн ажлынхаа нарийн явцыг мэдээгээвэл ийшээ л хандах хэрэгтэй болно. Дөнгөж сайхан өрөөгөр нь ороод гарахад цанхруу тохоогоороо яварч иргсэн жолоочийг өдөж ойдсан хэлтэй үнэ биштэй бүх мөчрөөр тэлчиж байдаг нь гээд загнаж байсан билээ. Хэдий заванда амжаад ирэх нь нэнвэ. Сүрдэж айсан бачлуун нэг ч үг дуурч чадсангүй дими холмолцоход. Гар хөлтөөгөө байж л улсын ажлыг хийдэг байх шүү. Гэрх нь ханцуугаа шамлаад өөдөөс нь дайрах нь гэмээр байв. Ингэсэн ч арай л дайрсангүй. Сайхан мэдэрэ ингэж хэлчихэд буцан алхав. Тэдний ээлжийн хідэн залуучуудыг төдийгүй хэний ичгсэн юу гэж хэлэхээс няцдаггүй тэр хүүхний араас батчлуун хар зогсноо. Дашмаагүй ингээд дуудахад эргэн зогсов. Хэд алхан дөхөж очиод. Манай ээлжийнхэн маргааш өрөө шинэ жилээ хийн. Ингээд тэгээд бид таныг өргөх гэж ярилцсан. Өвчтөе хар залгинууд та нар намайг аваачаад яах юм бэ? Ингээд огт тоож хайхарсан шинжгүй цаашаа эргэхдээ хэдэн үг хэлэх шиг болсон ч дуулцсангүй. Ингэж байгаа хүнтэй юу ч гэж ярилцах болоо. Би өрөх дашмаагаан загнах хоёр бас таарва. Очихгүй бол байна л үз. Ингэж хэгжүүрхэн бодсон бачлуун шолоохон алхаж ирээд залуур дээрээ суув. Шүний харанхуй дээр манан нэмхээр орчин дойрон даан харагдахгүй. Уурхайн хонхор тургаж бас удаа ололдсон хүдний манан хэдэн минут сэрэгшиж хэсэгэн зөөр ажилчтан дахиад л харан хуйлна. Малтагч машины хэдэн дэж тусгасан гэрэл түүнийг нэвтэлж үл чадна. Харин тэр гэрлийн туяа нүгэлдэх манан дунд дуусахдаа манангийн өнгийг алаг цайвардөө болгох төдийхөн. Манан үл мэдэгс ирэхэд цовон зогссон машины түрээчээс ачаална. Ахаад л харан хуулгаад хүлээхээс өөр аргагүй болно. Кабины хаалгыг нэгэн хүн төчгнүүлэн онголгож буун шавартай хамт дөрөөлөн өндийгээд. Харагдхаа бүр болов. Ингээх нь хажууд дахь тэрэгний жолооч аж. Шанах байтугай сумны үзэр харагдахгүй байна. Барагцаа гарч болохгүй л дээ. Гарт орсон ажил болохоор хоосон холдоо өгдөж байгаа нь мэдгэлгүй яах вэ? Гэсэн ч твш дотор нь биш. Толгой дээр чинь тавьчихвал яана. Ингэхэд нөгөө жолооч хэдэн тоор нүүрсээр даруулгаад хөдлөхгүй болчих байлгүй. Ингээд шүдээ яр залган нээлгээд буцан алхав. Батчлуун урдах шилэн ханцаагаараа үрж гадагшаа удтал ажаад улам л зузаараад байх шиг санагдаад үсрэн бууж тэр жолоочийн кабин руу орохдоо. Манан гэдэг чинь аргалах аргагүй саад юм да. Ингээд зэрэгцэнсөө. Ягаад ч аргалахгүй. Газрын элчнээс
дэгдэж байгаа болохоор зовлонтой адилтай. Олон юмыг аргалж болно. Машин техникч аргалж болно. Энэ л даанч горгүй. Ойрдоо хүүтэрч байгаа гэж. Өнөө шөнчлөө 30-тай байх шүү. Ингээхэд батжуулан. Хүүтийн ах вэ? Харагдахгүй гэдэг л хамгийн их саад. Ирээдүйд ийм мананг арилгах юм уу? Ман донд ажиллаач гэсэн ажлын очин харагдаад байхдаа болгоно бах та. Тэгдэг юмаа гэхэд хизээч хүлээдэ. Яагаад? Сансрын нисгчид торхгүй нисэл байдаг. Тэдэнд их л ман таардаг байлгүй. Тэгвэл чи сансарт нисмээр байна уу? Хэрвээ нисээд очдөг юм бол манай дэлхий дээр мандсан улаан дуу харагдана уу? Танаа тэнд янаглал амаргалын дөл аль зэрэг хурц вэ гэж нэг чаан уншичаад буцаад ирэхгүй юу? Ингээд нөгөө жилөө тажгийн төлөв өгрөөд айнаал манаг нэглэн ажиллана. Энэ ман чинь уурхай байгуулахаар газрын хөрсийг нь анх дөнгөж хөндөгтөл савсаж эхэлсэн гэж болохоор юм шүү. Ингээд таач энэ уурхайд анханаас нь ажилласан гэдэг үлөө. Анхны л хүн бололгүй дээ. Уурхай байгуулах зөвлөлтийн барилгачдыг ирэхэд манайхны цэргийн нэг анги маллалцгаар ирсэн юм. Тэгэхэд би цэрэг жолооч хөнгөн дэрэг барьдаг байсан юм. Тэгээд л жаахан байзнаж байгаад самсмал барьдаг болсон. Энэ уурхайг байгуулах гэж мөнчих ажил болсон шүү. Орон сууц барих, орон сууцч гэжтэй бүхэл тосгон барих, уурхайгаа малдах. Тэр их ажлын нүргэн одоо хүртэл чихэнд шингэсэн юм шиг байдаг юм. Цэргээ салагдаад нутаг руугаа явалгүй. Энэ уурхайд л наалдаж орхисон хүндээ. Одоо ч өөрхий гэр оронтой минь адилхан болжээ. Энэ зам амралтай хөдөө өнгөрүүлэх санаатай нутагтаа очисон чинь нэг л их юм дутагдаад ямар сандаа 20 одгон хоног болоод гүйлгэж ирэх вэ. Та нартай чинь божигнож байгаад дасчихсан байна. За тэгээд шинэ жилдээ аль зэрэг бэлтгэж байна вэ? Ингээв. Мэдэхгүй. Энэ манан аль зэрэг саад хийдэг бол гүйцсэн юм байгаа үсттэй. Ялахгүй жаахан дотоо. Дотоо орхиод шинэ жилээ хийх гэж юу? Хаанаас та тэгч ярихгүй шүү. Ингээд батчлуун цагаа харснаа. Жаахан шингэрэх болж л баймаар юмсан. Тэр хэлээгүй юу? Ингээд буун харав. Дэртээ эргийн гэрэл сүм үлдсэн тодорх нь их л найдвар хүрд ороос ичид тэрэгний дууч хөнгөний сонсдно. Тавдугаар хэсэг. Хуучин он дуустал 15 хоног үлдээд байхад шинэ жил хийнэ гэдэг их л сайхан. Тэгэхдээ тэд энэ тухай хизээж гэсэн бодсонгүй. Нодлон өвөл бригад цэгийнхэн шинэ жилээ хийгээд 1-2 нь ч очиж байсан боловч тэд л хийдэг юм шиг санснаас биш өөрсдийн ээлж ирэхийг бодоогүй явжээ. Ингээд л бодоогүй ээлж нь хүрээд ирсэн байв. Шинэ жил бол хөлмөрийн баяр, хөлмөр хийсний баяр болохоор залуу сайхан сэтгэл нь үнэхээр хөдөлжээ. Хамаг юм азих төлөвлөгөөнийхөө ялангуй дутуугүй цэг хоёр яг л зэрэгсэж байлаа. Артелийн улаан бодонд бүх чимгийг нь хийж өгөхөөр амлаж байж олсон цаас будаг тэргүүтнээ дорж давжин хоёр олзорхон байрсаар Батчулууны гэрт эрэхтэй бусдаас илүү хийх юмсан гэж их л шугалтсан байв. Тэгээд тэр хоёр өөрөө тасалгаа ногоо модоо чимэх өчигдрөөс хойш цуглуулж эхэлсэн ширээ сандлаа өрж засах ажлыг 2 цагийн дотор бараг л амжуулжээ. Хоршоо дэлгүүрээр орж хэрэглэх юм авах хуваартай давжин гарсан даруй дорж ногоо модоо байн ажиглаж нэмэн чимглээ зовдол дамдан орж ирэв. Уурхаа руу яваад утсан чинь уурхаа руу аваад утсан чинь салдаг юм биш. Ингэсэн доржид бүрэн ойлгомжтой үг байв. Авгаа уурхаараа үзүүлчгээд ороо хаяаж ирнэгээд дамдан удсныхаа учрыг тайлж байгаа нь тэр. Чиний машиныг очиж үзнэгээд болтгүй. Аль юмыг нь тайлбарлаж барах вэ? Хэрвээ нарийн ярих гэвэл бас л нэг хэдэн сарын курстэй болно үсттэй. Лавл 5 нөрсийг ганцхан ухдаг юм. Зөөж яваа машинууд маань 27 тонны даацтай юм да. Ингэсэн чинь баахан гайхаж зогсноо эрмэгтэй жаахан чулуу аваад газар зураад суучглаа. Баахан тоол сараачаад байх нь. Тэгснэ хээ гэж дуу алдаад 5 тонн гэдэг чинь шуудаага урлаарж ишвэл олон тэмээний ачаа байх нь. Харин 7-г нь бодвол лавл 100 тэмээний ачаа гэсэн үг. Мөн хачи юм хийдэг байна да. Та нарын аврах хүчтэй техникээр ажилтдаг гэдгийг одоо ол жаахан гадарлаж болмоор боллоо гэж зоон. Нааша хоёулаа алгасан юм. Дуугуухан яваад байснаа.
Ирсэн өдрөөсөө эхлээд явуулсан захлуудыг минь уншаад ханхаагээр өглөө тогоо шанаг олдохгүй юм. Сургууль хийлгэх гин хэдийд ажилдаа орж мөнгөтэй болдог юм бол гэж бичээд байхад чинь ямар газар очисон юм бол доо гэж ээжүүд хоёр чинь сэтгэл зовж байсан. Та нар чинь ёстой сайхан газарт ирсэн юм байна. Залуучуудын эвлэл та нарыг маш сайхан газарт явуулжээ гэж ярьж байна. Сайхан газар гэдэг нь ч үнэн. Уламл сайхан болгоно гэдэг байна шүү дээ. Зуны цагт усан цэлэх газар, өвлийн цагт тэшүүрийн талбай, цааны бааз, уншлагын танхимыг өргөтгөн. Бас бүжгийн танхим барина. Энэ бүхэн бол цөмөрөөл ажилчин залуучуудаа зориулсан ажил гэдэг байгааг чи дуулахгүй байна уу? Ингээд дөрж. Дуулуулгүй яах вэ? Гэхдээ залуу ажилчдын ирээдүй гэдэг чинь бүжгийн танхим юм уу? Ингээд л ширэн дээр хуудас хангин дуурав. Дамдан харилцуурыг шүүрэн авч хэд дахин байна уу гэж хашгирсан боловч хэн нэгэн хүний чимээ гарахгүй байгаад яадаг идвэ гэд буцаан тавив. Тэгээд дөржин хажуу сууж ногоон модноос чимэлцэх зураа. Энэ чимгүүдийг хачин гоё хийсэн юм шүү. Дуулаа багаа үнийг цаасан ширхэг. Арай л муу дамдан хийсэнгүй. Ингээв. Чи ногоон модны чимэг болбол гоё чимэг болох уу? Би нэг ондоо, чи нэг ондоо чимэг болно доо. Хэрв манайхан өөрсдөө чимбэл жаргал гэж нэг дэрчишин шар юм. Чи гэж нэг хүрэн хар амтан, довжин гэж хавчижсэн цаохор нөхөр. Нүд хэмээр юм байхгүй нарийнхан зураас. Сүрэн л хамгийн гоё чимэг болох байх та. Сайхан царайтай гэж 10 хэдэн охид магтаад байдаг болохоор ёстол хөөрхий байгаа да. Энэ нь ихнэр аваад айлчгүй болчихсон байдаг. Ээлжийнхэн ахлах шиг бол бүдүүн дуутаагаар нь микрофон болгоод хажууд нь тавьчихна. Тэгээ цагаатай инженерээр үг хэлүүлнэ. Хаан чигээгүй шинэ жилийн ёолкол болно доо. Тэгвэл ногоон мод маань харагдахгүй болчихно шүү дээ. Болж л байг. Харин гоё биш үү? Олон янзын чимэг алаглаад. Сүлд мод гэдэг чинь чимэгтэй байдаг юм уу? Юунда байдаг гэж. Мөнх ногоон гацуур гэж зөндөө үл дуулдаг байсан шүү дээ. Дуулж л байна үз. Хонгор минь хамгийн гол нь мөнх ногоон гацууртай байгаа юм. Өнгө нь хувьсахгүй мөнх залуугаараа байдаг. Тэгвэл яах гэж чимэглэж байгаа юм бэ? Улам л гоё харагдуулах гэж. Чи ч мундаг онолч болжээ. Онол биш практик. Үгүй юу. Анхудаа ээлжийнхэн шинэ жилийг хийх гэж байж практик гин шүү. За яах вэ? Өнөөрөө цагаатай инженерийг ирэхээр чамд сайхан хэлүүлээд өгье. Юмыг ойлгож, учрыг танин мэдэхдээ зөвхөн гаднаас нь харагдах хөнгөнд бас мөн чанарыг нарийн ухаарах ёстой гэд аваад гарна да. Ингээд л утасны хонх хангин дуурав. Дамдан дахиад л харилцуурыг шүүрэн авч. Байна. Хинбэ? Ингээд довжин. Дамдан чи ирсэн байгаа юм уу? Ингээд сөргүүлэн асуув. Чи чинь яагаад алга болчихсон нөхөр вэ? Юуны чинь алга болох нөгөө л жагсаасан юмнуудаа бараг л цоглуулчихлаа. Та хоёр одоохон яваад ир. Хаана очих юм бэ? Манайхны хойдох хүнсний дэлгүүр дээр. Ингээд дамдан. Цаадах чинь шилтэн юм даахгүй байна. Ингээд дөржтэй хонд тэр дөрөө угсгийн гарав. Хавтж уулзаагүй байсан ч хамтдаа л явна шүү би. Хаяж үгүйчэн сүүдэр дунд хорогдож явна шүү би. Төөнсөн сайхан харцны чинь тэр өвгөнд л явна шүү би. Төгрөг яхан хазрыг чинь энэ өвгөнд л явна шүү би. Гоолыг сайхан дэвшгэн нуруунд чинь шигтчгээд явна шүү би. Гонгосон хар гэзгэнд чинь зүудчгээд явна шүү би. Наадах чинь юу юм бэ? Хойн шүлэг юм уу? Ингээд дамдан явуу тундаа. Тийм байлгүй. Манайхны нэг нөхөр л зохиосон байна. Тэгээд чи орой унших нь уу? Яаж унших вэ? Аав ирэн шүү дээ. Зүгээр дөрж мэн. Би уурхаачин, би сэтгэлээрээ ажилчин. Гэгээ наран атаархам гэрэл элч хоёрын цацрах нэгэн шижим дээр цагтаа урддаг хүн. Ингээд манай сүрэн үзүүлээд өгөн шүү дээ. Ингээд Довжин их л сайн амжуулжээ. Зөвхөн жимсний усал олсонгүй. Олох санаатай оролдоод ч барсангүй. Мэдвэл зөвхөх нэгэн хүнтэй нь уулзаад энэ тухайгаа ярил. Би лавдун авал хүүтэн ус залгиж суухгүй. Уурхаачин хүн чинь хатуу хүнд ажлын уулз болохоор хатууган шиг юм болгож байх ёстой гэж сандаг. Ингээд арх уудгүй. Ингэхтэн. Тэгвэл чи уурхаачин болох яагаачгүй байна да гэсэн байв. Дамдан Довжингийн энэ яриаг сонсохдоо гуяа алгадан тажигнтал өгөрч.
Тэр мундаг багш чинь хэн бэ? Гэвэл яагаад бидэд цугаараа танина? Мар зайсан улаан амартай бүдүүн хар хүн байдаг шүү дээ. Бас тэгээ та нар шинэ жилээ хэдэн цагт хаана хийх вэ гэж асуугаад байгаа юм шүү. Гэв. Үлгүү дэнгэрийн наран эгдсэн тосовч цаанаа нэг л жиндөө 12 дугаар сарын жавар гудамж талбайд ирчээ үзүүлсээр ажээ. Тэд оршоо дэлгүүрээ цуглуулсан зүйлсээ бошуухан авчаад барихыг нь барьж тэврхийг нь тэвэрж хазар нүүр гар хуруунд нь халгаатай жавар дондор яран алхахад тэртээ өмнөх цайвар манан сунагласан уурхайн хотгор дундаас тэсгэлгээний чимээ лүн хийж утаа тоос оргилж харагдана. Энд нэг асуудлыг шийдэж явхад тэнд хоёр нөхөр нь гол асуудлаа шийдэж байгаа. Тэсгэлгээний дараа малтгад бөөрж сайхан улалсан үрсийг ачна гэдэг бол үнэхээр таатай. Хаана ажил бүрдсээр байгаа нь тэдний алгаа гიშгээг аанда түргтгэн. Тэр горов нэгэсэндээ энэ өдрийн хувьд бол арын албаныхан болсон байлаа. Хэрэглэх юм олж ирээ зогсохгүй нарийн ширийн хоол зуушинд орох юм цөмийг зэхэх ёстой. Тэгэхдээ одоо гонломжуулахгүй бол цаг ожимдно. Зочин хурж шинэ жил хийн гэдэг жинхэнэ зэхэд ирэхээр төлөвлөж сууснаас их л өөр. Ана дандан авчирсан юмнуудаа гараад сонхны тавир дээр өрөлцөх зураа үсчин харааж юмны түрүүнд хошуу нэмэн байснаа. Нөхөд минь бид энэ хоолыг чинь хийж дийлэх юм уу? Гэхэд давжин. Дийлэхээс л өөр аргагүй. 3 жил хоолоо хийж тогоо барьлаа. 3 жил гэдэг чинь техникум төгсөх хугацаа. Бидэнд бас л нэг шалгалт та гэж. 6 дугаар хэсэг. Үдшийн гал тэрэг тосож очиод Батчлон бас л нэгэн зөрөөс олж аваад урам муутайхан буцаж иржээ. Орон гал тэргээр гарна гэж утасцсан оржма ирсэнгүй. Аяг тавг сэрэ халбага хүртэл цоглуулан хоолндоо орох махнагоогоо бүгдийг хэрчиж гараа гагаж хийсэн хэдэн янзын зуушаа ширээн дээгүүрээ өрөн хамгал юм жинтан болгоод хүлээж байсан нөхтөн. Батчлооны ганцаараа орж ирэхэд "Оржма яасан бэ?" гэж дор бүрийдээ шуугилдан өгтөв. Ингээд л түүний ирээгүй учир тодорхой болов. Би өнөөрөө заавал очино гэж сансан юм. Гэтэл яах ч аргагүй боллоо. Миний дараачийн ээлжид гарах төмөргван ихнэр дөнгөж сая төрөөд төмөргөө одоохондоо тэнд нь байна. Удахгүй ажилдаа очиж намайг очтол тэндээ байж үзээч гэж гуугаад байна. Яа гэх вэ? Нэгэн шинэ хүн төрөөд баяр хөөр болж байхад би явлаа ажилдаа ир гэж чадсангүй. Энэ чухал харилцааны газрыг эзэнгүй орхилтой биш дээ. Ингээд л одоогийн гал тэргээр амжих минь өнгөрлөв. Шинэ жилээ хөгжилтэй сайхан хийхийг хүсье. Өглөөний гал тэргээр ямар ч байлаа гэсэн очин. Та бүхэнд шинэ жилийн мэнд дэвшүүлье. Өнөө орой очиж чадаагүйдээ маш их харамсаж байна. Ингэсэн нөгөө зориулсыг гарган үзүүлэхэд дамдан. Тун тоогийн юм боллоо доо. Энэ шинэ жилийг нэг ясандаа Батчлон Наржма хоёрын хорин болно гэж бодож байсан юм. Бид хоёр тормоо хийн гэж тоолсон өдөр бас биш үү дээ. За тэгвэл дахиад л зэхэндээ. Одоо ямар ч чадахгүй гэх биш. Харин хүйтэн гүлгэрсэн хойно бол бүр л сайн байна. Өнөө өрөө хүйтэн ч айгүй бол 40 хүрэх шахсан байх шүү. Гэтэл яг л энэ үгний баталгаа мэд жаргал даарснаасаа болоод цав цагаан царайлан орж ирэв. Жаргал бол өнөө өрөөний шинэ жилийн ажлыг нэгэсэндээ шийдвэрлэхээр ажилдаа гарсан хүн. Өдөртөө ээлжээ өгөөд ирэх байсан. Цагтаа л иржээ. Бүгдээрээ угтан авч баяр хүрээгүй бас л тэдэнтэй адилхан сэтгэл нь хөөрөх ёстой жаргал хөөрч өгдсөн шинж огт үгүй. Харин шал дэми юм. Ингээд уруу царайлан тонгоосоор орон дээрээ очиж суухад гинэтхэн л тийм сөрхий лагс хүнд болж хавуу гэмээр орных нь бүрш хайхтанаж дуултана. Жилийн төлөвлөгөө биелэлээ гэлсэн Бадрангуй сайхан сэтгэл цээжийг нь тэлэн баярлуулсан учраас тэр баярынхаа хүчинд автаад юунаас болоод тийхүү уруу царайлан байгааг энхэн өгшөнд хинч анзаарсангүй. Ер нь жаргалын хүүхэд зан дандаа л ингэж байдаг гэхэд хэлсдгээргүй билээ. Сүрэн яасан бэ? Би юу боллоо гэж очдөг юм бэ? Ингээд гэр рүүгээ явчихлаа. Манай хоёр хэрэлдэжээ. Бид хоёр юу боллоо гэж хэрэлддэг юм бэ? Өгсөн хоноо. Тэгвэл сүрэн яасан юм бэ? Миний нүур элэг биш. Тэгж төлөгдөж чадахгүй гин.
Батчлуун жаргалтай хэдэн жил нэг гэрт сууж занг нь мэдэг болсны хувьд ч юм уу дэрэгдэн зэрэгцэн сууж их л арга дангуй аялгаар. Та хоёр ажилласаа хожимдоогүй биз дээ. Ингээ хожимдоогүй. Тэгээд хэдэн тонн нүрс гаргав? Нэг ч тонн малтаагүй. Яагаад? Уурхаа хаачглаа. Дүүч хурчхэд байна. Хүүтний ирчийг харъя гэж баахан хүлээлгэж байгаад мөддөө буурах шинжгүй байна. Өнөө шин хаалал гин. Хэн тэгж байгаа юм бэ? Хамгаал том дарга нар бүгдээрээ тэнд явж байна. Энэ хүнээс ганцхан бат чулуунч цажаа зогссонгүй. Довжин дорж дамдан цөмөлцөчжээ. Бүгдийн царай хөөс хэдэл бат чулуун. Хачин болдог байна да. За нөхөд минь яах вэ? Ааг амсгаагүй зэгсэн шинэ жилийн маань ингээд нурах гэж юу? Ингээд өөрийн ирэхгүй өгөөлөв. Довжинч дуугүй, доржч дуугүй, дамданч дуугүй. Өөрөө тасалгаа нь эзгүүтэй адилхан. Тэгтэл довжин эхлэн ам нээж. Сайхан даван дээр нь хясдаг тэнгэр юм да. Ядаж 5,000 тонн дутуу байсан бол яалаг шинэ жилийн тухай ярих вдэ. Ингээ бас л хэсэг зөөр дууга хураан байтал дорж. Манай ахны дүнг сайн л бодсон байх та. Бачалон сайн бодсон. Хоёр дахиж бодолсон. Ингээхэд өнөөдөр гэдэг маань арай л төрөгдөж дээ. Ингэж амандаа үлээд бодол хэлэн суун. Тэгтэл танд нэг их зовх шинжвэ. Нэгэнт зэгчгсэн имийг чинь яадаг юм бэ? Улсаа ирэхээр хийж л орхино үсттэй. Энийг хоол ундыг чинь хааш нь хийх юм бэ? Сар бүрийн ихний агаст аванс гэж өгөөд л байдаг шүү дээ. Түүнтэй адилхан болно эз. Ингээхэд давжин сөрхий ширүүн дуугаар. Энд ч аванс биш шүү дээ. Ингээв. Хэн нэгэн хүн үүдийг нь хүчтэй тогшов. Батчлуун дортод өргөө алхлан очиж төгжээгээ модлоход дашмаа айнаал тэвтэй балгасаар орж иржээ. Харин тэр урд нь огт харагдаагүйгээр гойсон байлаа. За, та нар яаж л аяглаж аашилж байна да? Ингэснэ чимгэлсэн ногоон мод өрөө тасалгаа зэгсэн ширээг нь эгээл эргүүлийн хүн шиг айхтар хянан ажгаад тэдний нэгэн зүрхэлж дуугарсангүй. Дуугийнхон л гүлийн зогсно. Ийм ажлыг хийхдээ та нарын хэн даргалдаг юм бэ? Батчлуу. Ногоон модоо чимэгтэй. Бараг л би гэж дамдан өгөөлтөл. Чам шиг цаас цоорчих байлгүй дээ. За боли нөгөө л үг маань цовхон. Та нарыг энэ авигааж айтайхан болгоно гэж санаж явсан юм. Хоол унд нь юу болж байгаа юм бол доо. Ингээд мөн шалыг нь намалцлал тэвтэй балгасаар галзуухны өрөө рүү ороход дамдан. Яна ингээд хэлээ гарган зогсно. Та нар надаар яахан бэ? Хар золигнууд гээд загнаж байснараа далдрахгүй хүрээд ирдэг нь юу билээ дээ. Бас тэгээ 7 цаг ч бүтэн цаг юм. Бидний хөглөж байгааг дуулахтайгаа зэрэг ёстой л асаж гарна да. Эвлийн хороо бол зэмлэж буруу шанаагүй гэс биш. Дашмаагуутай адилхан дүй дүрмгүй загнах баштай. Ингээд Батчлуун бодтол дашмаа ховын савны таг ангинуулан байснаа эргэж шагаагаад 8 цагт гэсэн байцтэй. Ингээд уул нь 8 л гэсэн юмсан. Гэхдээ дашмаа бүр гарч ирээд юу 8-д гэсэн юмсан гэж 8 л гэсэн бол тэр цагтаа л ирэхийг өстэй. Та нарын урьснаар 2 ч хүн ирсэн, 20 хүн ч ирсэн шарын голын уурхайн төлөөлөгчтэй л байгаа юм. Хүний хүндэтгэж сурах хэрэгтэй шүү. Ингээд цаашаа эргэн ортол нэгэн хүн нэмэгдэн орж ирсэн. Гэр өөдөө явлаа гэсэн сүрэн байв. Дэртэй болон дугуйхан зогсож байсан жаргал сая л сэхэ авсан бололтой. Зогтоод алга болсон хэрн эргээд ирж байгааг нь харж явсан чинь цагаатай инженер тааралдаад манайхан шинэ жилээ хийж чадахгүй болсон гэсэн чинь заавал чадна шууд л яваад оч гээд болдгүй. Аргагүй ихэнд л хөөгдөд хурж ирлээ. Дашмаа сүрэнгийн инүүгийг хальтж чадгаа сонсжээ. Нөгөө л галзуухныхаа өрөөнөөс цээж хагас цугуулган харснаа. Хин ирчгээд л юу гээд байна да. Ингээхэд тэдэн дундаас нэг ч хүн дуурсангүй. 7 дугаар хэсэг. Тэд хагас цагийн турш яах учраа олохгүй бас тэгтээ дашмаагаас ааж шивнэдэг шахам ярилцаад дамдан их л идэвхтэй оролцжээ. Ингэсэн ч түүний санал нүгтийнхэн бодсонтой нээж өгөхгүй байв. Аванс гэснээс болоод ялангуяа довжингоос сүрхий хатуу үг сонсохдоо. Тэгвэл чи сарын эцэст ажиллаад өгнөж байгаа цалингаа буун авч байгаарай.
Ингэж үрдэл хэлж үзжээ. Батчлон би явлаа шүү. Чи хайчих юм бэ? Харахаас биш аав хүлээгээд л байгаа. Бас л нэг явдал гарна да. Ямар явдал гарах юм бэ? 8 цаг болох гэж байна шүү дээ. Алга болцоход ингэж уурлана. Уурлахаас ч илүү юм болох байх та. Уурлаад яадаг юм бэ? Лавл намайг алгадахгүй. Ингээд дамдаг угасгийн гаргад дорж эхэл нарийн арга болсон болол та. Ерөөсөө дамдингийн аав зориулсан дайлга болгоё. Юу нь буруу юм бэ? Бид зөмөрхөл аав ээжтэй. Нэгний мань аав ирлээ гэд өөрсдийн мань аав ирснээс юуны ялгаа байна? Гэв Батжолон хэсэг зур бодол хийлгэн сууснаа. Нөхөд минь дайлах хүн зөндөө олдно. Хамгийн гол буруу нь уралдаанд амлсан үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөгөө гүйцээгөөгүй байж шинж ил хийх гэсэндээ л байна. Эвлийн хороонд яах гэж хэлв? Хэд хэдэн хүнийг яах гэж өрөв? Дамдингийн аав гэртээ хараад юу гэж ярих болж байна вэ? Манай нутаг усныхан биднийг ямар янзтай ажиллаж байгаа гэж ярилцах болж байна вэ? Үүндэл хамгийн муухай нь байна. Ингээд дашмаа нөгөө өрөөнөөс басаал шагаа. Илтгээд л байх шиг болох чинь шинэ жилээ эхэлчихэд байна уу? Ингээд сөрөм тэсэж чадсангүй янзтай. Эхлэхийн даваа гэдэг ч өндөрхөн даваа болоод байна шүү. Ингээд хэлчихэд дамдин аавыгаа аваад ирнэ гэдэг ч нэрээ бас л нэг явдал та. Ингээд дамдин очиход дээлээ нөмрөн ширээ тогоолдод тамхи татад суусан эцэг нь. За чи хүрээ тэрвөө. 8 цагаас нь хожимдвол эвгүй гэж бодоод цаг аргаар хөдлөхгүй болчихсон юм шиг гайхаж тасраад сэгсэж үдсэн чинь яваад л байх юм гэлээ. Миний цаг зогсох гэж байдгүй юм аа. Тэгвэл боллоо шүү дээ. Ингээд тамхи ховдоглож хэд сорсноо би түүхэн нэмсэглэж харагдана. Бидний сандарч байгааг мэдэж орхижтэй гэж айд завсан дамдин гин алдаж. Зүгээрээ аваа. Бид шинэ жилээ хийсэндээ л хийн. Улс амьтныг өрсөн юм чинь хийхгүй яадаг юм бэ? Гэв. Тэр ч хэлгүй яах вэ? Ер нь сайхан хэрэг шүү дээ. Чамаг наашаа гаргад нөгөө гунгаа сүрэн бригадын тоо бүртгэж болсон байлуу яалаа. Болох гэж байгаа гэж та ярьж байсан. Тийм ч хаада тэгээд л болсон. Гэнэн дээрх энэ намар нэг баахан шууган тарилаа шүү дээ. Ямар шууган? Хадлангийн бригадынхныг нэг хэсэг даргалж байсан юм. Тэгсэн чинь 7 хоногийн өмнө төлөвлөгөөгөө гүйцээж гин. Маргааш тэнд найрлаад нөгөөдөр булзаах гин гэсэн үг тараад явчихлаа. Айрагч хэрэгтэй айлгэн, хонж хэрэгтэй айлгэн. Хичнээн хоног хомсгон унтсан улс ганцхан өдөр амарч шуугаад ч яах вэ? Бүх юмд бэлгэн л болоо биз. Тэгтэл хоног гаргаад л айраг сүгнөөдөл эцээхэн божигнож байтал нэгдлийн дарга дахиж очиад бүх гүйцэтгэлийг нь шалгаад үзсэн чинь дутуу байж харлахгүй юу? Найрыг нь тараагаад зад хөөгөөд гаргасан чинь зарим нь бас сүрхий халанцуу гойлж явсан гинүлээ. Хөгийн чи гарах юм да. Уул нь хуурж мэхлэг гэсэн чи биш. Хаашаа чи мэдээ. Хэдэн өдрийнхээ ажлыг 2 дахиад дүгнж гисэн юм уу та. Тэгээд гунгаа сүрэн арга хэмжээ авахгүйч эвлийн гишүүнээсээ бараг л хөөгдсөн байх. Ажлыг бол хуудуугүй хийх хэрэгтэй. Дүн мэдээгээ нарийн ягт гаргах хэрэгтэй. Ер нь ямар ч ажилд бөөрсөйтэй хөдөлж байх хэрэгтэй юм. Чи бол хөнгөн хүн. Ээж үе төр чинь хэл яриад байдаг шүү. Тэгэхэд гунгаа сүрэн бол чиний дэргэл цөөртэй хүн шүү дээ. Тэгэхэд л ингэж актер алдсан байдаг юм. За тэгээд аава яах вэ? Юу яах вэ гэж та нарынхан шинэ жилийн баяр таамна очил үе яах вэ? Ингээд угсгийн босож дээлэн өмсөд. За явъя. Ингээд дамдин юу ч хэлж чадсангүй. Дугойхон гүлэлцээр дагуулan гарав. Тэр хоёрыг очиход ээлжийн нүгтэн дашмаад учир байдлаа тайлбарлаж бас л зүрхлээгүй. Яах вэ гэсэн асуулт бие биедээ тавьж шийдэж чадаагүй. Дашмаа нөгөө л гал зүхний өрөөнд нь аяг шаазан савсалгаа хангнуусаар байгаа аж. Дамдингийн аав өтгөн цаглаа амиран бүгдийн өмнөөс нэмсэглэн хараад. За хүүхдүүд минь сайн байна уу? Ингээд сайн гэж цөм дуугарсан боловч геймкийс нь элтэд их л уруугар зогсно. Тэгтэл айна дашмаа бас л шагаан зогсож байна. Батчлон. Дашмаагаа энэ хүн манай дамдингийн аав шүү дээ. Гэвэл дашмаа. Тийм үү? Ингэснэ өгтөн очиж мэдлээд. Та шинэ жилийн баярт ирж байгаа юм уу? Гэв. Тийм хэлхэн. Эд маань арай л болоогой байх шиг байна. Та одоохондоо энд ороод сууж байл та. Өрсөн улс нь одоо л ороод ирэх байх.
Ингээд дамдингийн эцгийг галт тогооны өрөө рүү дагуулan оров. Тэгээд сүрхий чанга ярилцах нь эвэлхэн дуултана. Та ирээд удаж байна уу? Нэгдхэн оноож байна. Би энэ уурхаад хянагч гэдэг юм. Намайг өнөө өрөө эргэж үрээд хоолунд нь яаж байгаа бол гэж цагийн урд гүйж ирсэн юм. Сайхан зэгчгсэн байна шүү. Гэрээсээ холдоод би дагаад ирэхээр ол болдог юм байна. Түүнээс биш манай дамдын нутагтай байхдаа бидний алган дээр л өнгөрч байсан. Бид ч алган дээр өнгөрүүлж байсан хүн дээ. Энэ хэд маань тун их шуугалтаж байна. Байрыг чагнаад байхад нэг хэсэг улсыг л хуурах гээд байгаа юм уу да. Шинэ жилээр чи янз янзын нэргэнтэй юм их гардаг шүү дээ. Ингээхэн сонсогдсноо бас л цээжээ цогцолгон харж. Харин та нар хуурах улсаа онооч уурахгүй. Залуучуудын эвлийн хорооноос ирэх хүнийг л хуурж харлав да. Улсын байгууллагыг хуурвал ялтай хэрэг болно үсттэй. Ингээв дэгтэн сүрэн. Хурдгийгаач хуурчаад байна шүү дээ. Ингээв. Уухай, энэ үгэн бид хоёрыг бас хуурах нь. Та хоёр хуурцсан шүү дээ. Уухай, тэгнэ. Мөн их чиг энэ цээтэй юмд арай хуурдахгүй гэж мэдэрэ. Энэ бас өнөө өрөө сүрхий айхтар цор хийгээд байна. За яах вэ? Өнөөдөр бол баярлаж байгаа өдөр нь. Би ууланд дуурахгүй байх санаатай ирсэн юм. Тэр маань өнгөрлөө. Маргааш өглөөл нөгөө номоо уншаад эхлэндэ. Хэрэг та нар намайг хуурсан байдаг юм бол шанаага бариад л босно гэж мэдэрэ. Ингээс нь шанаага бариагүй авч зохиод авах шиг санагджээ. Төгсгөлийн 8 дугаар хэсэг. Одоо ганцхан л зам байна. Хамаг үнэ хэлээд маргааш өрөө болохыг хигээс биш. Яах вэ? Хэдэд ч хом хүн амьтантай адилхан хэлсэн үгэндээ хүрдэг болох юм бэ. Бид ч мөн өдий байна да. Урд нь ийм садаа тохиолдож байгаагүй болохоор яг л цагтаа бэлнэ гэж сансан минь ийм болдог байжээ. Ингэж бодол хийлэн суугаа батчлан чихэнд нь айнаа дашмаа дамдингийн авдаа ярилцсан сонсогдсоор байв. Манай энэ хэд сайхан залуучууд байгаа юм. Ер нь манай аврахад хэдэн зуун залуучууд бий. Ёстой шижгэнсэн сайхан залуучууд. Би энэ хэдийг ажил дээр очихоор нүүр тал үзүүлнэ гэж байхгүй. Салам загнаад л элдээд л байдаг юм. Харин уурлахгүй дээ. Тэгэхдээ цаагаараа их хайрлаж явдаг юм. Анх ирж байснаа бодволч одоо дог ажилчид болжээ. Хоёр нь гэрэлчгээд Батчулуун гэж эдний ахлагч нь дарахнаас нэг юм авчрах гээд байх шиг байна. Харин тэр нь өнөө өрөө яасан юм бол доо. Байн гүгээд л ирж байдаг юм. Давжин гэж бас нэг залуу бий. Тэр нь уурхаан сургуульд явж ирээд эхнэр аавна гэдэг юм. Дотроо бодолтой хүнч бас бий. Зарим нь юмны учрыг боддог болж байгаа байлгүй дээ. Тэгэлгүй яах вэ? Насаараа бол дээд тал нь 20 гарчгаад явна шүү дээ. Дамдинг таны хүү гэж сая л мэдлээ. Цайлган цагаан сэтгэлтэй их л хөнгөн амтан та. Тэгэхдээ ажлаас хойш суух барих гэж байхгүй. Юмны төрөнд л дэгж дэрвэж явдаг юм. Нас нь ахаад ирэхээр сайн ажилчин болно л доо. Би харин таны нүрийг үзээд худал хэлж байгаа юм биш шүү. Ерөөсөө тэгж чаддаггүй. Санаандаа бас нэг шууд л хэлж гэдэг хүн. Манай энэ хэд уурхаан залуучуудын дунд сайнд нь л орно. Тэгэхдээ бүр сайн ээлж баригад нэртэй олон ажилчдын хэмжээнд хүртэл хааж байсан юм бэ. Яах вэ? Тэгээд агсаар байгаад л хөрн үз. Харин би ялахгүй юм асуулаад эвдэрж орхих би гэж их айдаг юм. Ийм улсад чинь дарвих гэж нэг их айхтар юм байдаг. Манай энэ хэд чаран гайгүй шүү. Кино хулгайхан үздэг байх. Олон ч янзын юм гаргаад байхгүй юм. Шинжил гэн эд ямар аригтаар суух биш баахан л идэх улстай. Дашмагийн энэ яриа тэдэнд уламж хүнд дарамт болсоор байлаа. Батчулуун бүрч гүн бодолд автжээ. Бид ч аргагүй л хөнгөн улс юм да. Төлөвлөгөө бүрэн биелээгүй. Ажлаа нарийн дүгнүүлээгүй байж шинжил гэж хашгираад бүх буруу нь надтай лавдуутай боллоо. Ятаж уурхаан ажил зогслоо хүндэрдэг нь юу ч үлээдэ. Эвлийн ороонд аашлуулна. Уурхаан хэдэн зуун залуучуудын дунд яриад игдэн. Дамдин орон дээрээ хөлөө өнжөөлн тэрий чивдээд элгэн дээрээ барьсан гитарынхаа утсыг хаяа нэг дон ээлгэн сонстно. Давчин ногоон модныхоо хажууд явган сууж засаж байгаа маягт оролдсон. Дорж их л бодож байгаа бололтой. Бүгдээрээ сэтгэл төвшингүй болж төвшинч байхын аргагүй.
Тэгтэл галдууныхан өрөөг аяндаа даамалдаж авсан дашма тэднийг бүр сандрах гэсэн мэд. Хүү хүүхдэд 8 цаг болох гэж байдаг. Зочид чинь ирэх болоогүй байна уу? Яасан ч тонирхуу улсыг урьсан юм дээ. Ингээв Батчлон. Одоо ч ганц хоёр хүн ирнэ л дээ. Ингээд өөрийн ирэхгүй санаа алдгаад дорж. Нэрэн ч олон хүн урьсан биш дээ. Учраа хэлээд л шинэ жилээ хийцгээе. Гол шалтгаан нь биднес болоогүй. Гинэтхэн их хүүдэрснээс л боллоо. Бидний буруу биш шүү дээ. Байгалыг захирдаг толгой хиндэж алга. Маргаашийн үдгэхэд манайхны төлөвлөгөө биелсэн байх юм чинь. Юусоо зовох юмгүй байсан бай. Хүүтнээс ч болсон бай. Өөр босож шалтгаанаас ч болсон бай. Ямар ч л гэсэн төлөвлөгөөгөө биелүүлээгүй маань үнэн шүү дээ. Тэгээд шинэ жил хийж гэвэл бүүн шившиг. Түүний оронд хамаг үннийг хэлээд хойшлуулсан дээр одоо ер нь эвлийн орооныхон олдохгүй байх та. Ингээд дамдан. Харин бүр шившиг байгаа та. Би аавыг аваад ирсэн шүү дээ. Өнөөхөл унгаас өрнгийн шившгийг давтгана. Ер нь дашмаагаа дамдангийн аав хоёрт үннээ шууд хэлбэл хашир уулсныг хэлэх байлгүй. Алийн болгон айх вэ. Ингээд бостол өв төгшөж сонстно. Уулын цөм өгс хиймэр боловч хөдөлсөнгүй. Шавар тунсан шарын эзний хувьд Батчлон хаалгаар угэлдрэн очиж. Хэмбэ ингэж их л уцаар дуурав. Би байна, цагаатай байна. Төгжээг амлахад нь инженер цагаатай эвлийн хорооны нэгэн ажилтан өөрсөн хэдэн залуу түүний дээр дөрцөн хоёрын эхнэр эрхэл бүхэн тэгж айхтар таарлцсан юм уу? Эсвэл яг таг хэлсэн юм уу? Бөөнөрөө орж иржээ. Эвлийн хорооны ажилтан улаан авцтай хоёрч бичиг суугавчалсан харагдана. Тэд товцоо өлөгцөөрэ тал талаас нь. Шинэ жилийн баярыг бол одоохондоо бол урдчлан хүргэе ингэж өгүүлж дуулдана. Цагаат сүрэнг хүзүүдэн авснаа. Шинэ жилээ хийхгүйгээд гэр рүүгээ хариалгаж явсан хүн хүрээд ирсэн байна. Ингээв. За жаргал чи шинэ жил яаж хийдэг хүн бэ? Мэдгүй. Аргагүй л мэдэхгүй байгаа. Үнэндээ энэ удаагийн шинэ жил бол та нарын анхны шинэ жил. Дахин хийх та бүхний амжилтын шинэ жилийн эхнийх. Довжин. Манайхны шинэ жилч нэг л базаахгүй шинэ жил болчих гээд байна да. Яагаад ийм үг хэлдэг вүлээ? Монгол хүн амны бэлгэрэ гэж байдаг шүү дээ. Сансан цагтаа сайхан ихийн аргагүй болчиход байгаа юм чинь. Ингээд Батчлон түүний үгийг залган авч. Нэр нь л тийм болчиход байна. Үжийн их өдрлээс болж уурхай хаагадад дутуу байсан 100 тонн өрсөө гаргаж амтсангүй. Төлөвлөгөө дутуу байгаад шинэ жилээ хийх ёсгүй. Нууч хаагаад чи явах вэ? Ингээд дамдангийн аав дашмаа хоёр хоёулаа шагааж харагдана. Цагаатай. Та нар чинь ингээд л ургуур царайтай гайхширсан байдалтай байсан юм уу? Үнэхээр төлөвлөгөө дутуу байгаад шинэ жил хийж болохгүй. Гиндэж нөхдөө хуурч болохгүй. Ийм сайхан залуучуудад энэ мэт явдал тохиолдож болохгүй. Тийм үү? Ингээд тийм ээ гэж бараг л нэг хүн шиг дуурав. Дашмаа тэртээ таньдээс. Өнөөхөл хуурна гэснийг хэлж байх шивдэ. Хар залбинууд чинь. Дашмаа ирсэн юм уу? Тэгэлгүй яах вэ? Өргөцсөн юм чинь. Тэрч байтугай хоол унданд нь туслах санаатай хамаг л хувийн савыг нь бижигнүүлээ зогсож байна. Ингээд цаашаа ороход Батчлон. Бид үннийг хэлж байна. Муу нухаар сайн ажил гэсэн үг бий. Ингэж аав минь хэлдэг юм. Эвлийн орооны өмнөч амлсандаа хүрсэнгүй. Ингээд үнэхээр тэгсэн бол иймэрхүү үг хэлж болох юм аа. Ингээд цагаатай эвлийн ороноос ирсэн хүний зүг нэмсэл нь толгойд огсноо. Өрсөн өргөцсөн хоёр хин хинээсээ дөлөөд чи яхавдэ. Ингээд хүүтүүд энийгээд. За та нар шинэ жилийнхээ ширээнд эзний ёсоор сууцгаа. Ингээд тэд аргагүй л хүчинд автан дуртад оргүй ширээнд ирцв. Тэнд ондоо хэн байгаа юм бэ? Дашмаагаа манай аав хоёр. Танаа аав ирсэн юм уу? Сайхан хэрэг байна да. Ингээд дамдангийн аавыг гарч ирэхэд цагаатаа хөтөн мэндлээд баруун гартаа урд суулгав. Дашмаа түүний араас даган ширээ рүү хурж ирснэ. Би наан чинь багтахгүй. Ингэж сүрэн дамдан хоёрыг хоёр дэшин шахаад дундах сандал руу шурган орж суув. Дашмаач борсоор зааж байх шивдэ. Бөө заахаа хад зовлон гол зааж байгаа биз. Ингээд бүхэл өрөөжин гараагүй инээд нэрхий сонсно. Цагаатай царай нь үл мэдэг ягарснаа тонгоосон хэвээрээ босож хоолоогоо засаад.
Манай ур хачин залуучуудын дунд тэмдэглэлтэй сайхан явдал үргэлж дэлгэрч байдаг. Үүний нэг жишээнд манай Батчулууны ээлжийнхний шинэ жилийн баяр орох болж байна. Үүнд Батчулууны ээлжийнхэн энэ жил маш сайн ажилласан. Одоо л эд нөхөд маань цагцэрж байна. Ажилчин хүн гэдэг бол нэг хэсэг хугацаанд тодорхой хугацаанд үйлдвэрийн процесс дунд боловсрч мэрэгжил хадуужил ажилчин хүний өөрмөц онцгой сайхан чанарыг олж авдаг юм. Одоо энэ нөхөд маань уурхаачин залуучуудынхаа тэргүүний игнэнд бусад олон уурхаачтай үлгэр дуурайл болох тийм хүмүүсийн игнэнд хүрлээ. Цаашдаа улмал бадрах зам нь тодорхой байна. Харин шинэ жилээ жаахан зугаатай болохын тулд биднийг жаал зугаа хуурах гээд байгаа юм уу да. Хуурдах хүн байгаа бол хохин тийм үү? Ингээд ашмаа Дамдингийн аав хоёр сүрхийн найд Батчулуун тэссэнгүй бололтой. Бид өмнөө л хэлж байна. Шинэ жилээ маргааш өрөө хийхээс ондоо аргагүй боллоо. Ирэх жил бол 12 дугаар сарын 15 биш 12 дугаар сарын 1-нд ямар нэгэн бодлоонгүй хийн. Харин тэр шинэ жилдээ та нарыг цөмийг нь урьж байна. Ингэж ихэл зоримог хэлгээд цагаатай. Батчулуу минь би чиний энэ үгэнд хуурдахгүй. Та нараа өөрсөд дундаа бодлоод яг үннээ хэлчих бай. Ялгаагүй. Би өнөмчиж чадахгүй. Яагаад гэвэл намын хороо өчигдөр орой танай ээлжийн дүнтэй харилцаж үзсэн юм. Та нар жилийнхэн төлөвлөгөөг 104% биелүүлээд байсан. Ингээд 2 дахиж бодуулгаад дотуул гараад байсан шүү дээ. Эхлээд ч дотуул гэж байсан. Тэгэвч нарийн шалгаад үзэхээр барахгүй давсан байсан. Ингэхлээр би хуурдахгүй шүү дээ. Ингэж айнаалаа суртан зангаараа хүүт инээгээд. Тэгээд ч та нартай баяр үргэх гэж товчны гишүүний хувьд намайг томилж явуулсан. Та нар ч намайг урьсан. Ингээд л би урилга томилолт хоёроор ирж байгаа юм. Ингээд дамдан. Үнэн л юм байх та. Ингээд дөрж тохоор нь явангуутай. Дуугаа намын хорооноос хэлж байна шүү дээ. Ингээд бүгдийн нүрт баясгалан додрон аянда алга ташгаад Батчулуун угасгийн босоод. Цагаатайгаа танд их баярлаа. Ингээд надад юунд нь баярлдаг вүлээ? Та нарын л амжилт шүү дээ. Үннийг хэлэхэд бид тун их сандарч байсан юм. Сандарна гэдэг бол баг хэрэг. Алдаж гонсгоч цаг таарч болно. Энэ мэтээр баярлах цаг олон дайралтна. Ингэж л явж хүн өсдөг юм. Бөөр суурч суудаг юм. Дамдан бас л сэтгэл нь хөдөлсөндөө болоод ёо одоо нэг бөглөө гарах шиг боллоо. Ингэж амандаа дуурахад цагаад юу бөглөө? Ингээд дамдан нагсхийн тонгойч шилээ майдснаа. Шампан дарсны ингэж амандаа хэлчихэд тэр үгээ бошоохон баллахын далин болгож босон хараагаад дуу хураагчаа залгав. Сайхан дуу хангинаж гарав. Нэрэн тэдний дотор онгойч. Хэрдэл сандарцгаасан шинэ жил нь эхэллээ. Хамгийн ихний хундгийг Батчулууны ээлжийнхний төлөө тэдний улам их амжилтын төлөө оргилоо. Тэгтэл тулгаж байгаад харс мэлтэлцэн хундганы харшиг чимээтэй хамт удасны хонх жингэн дуурав. Энд ч мэдээж хэрэг дархан хотоос баяр үргэхээр наржмаал удастаж байгаа. 1972 он төгсөв.